Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, намайг Номин гэдэг би англи хэлний хичээлийг үн төлбөргүй өөрийн YouTube хаягн дээр 7 хоног бүр оруулдаг байгаа. Тийм учраас та англи хэлийг сурахыг анхан шатнаас нь сурахыг хүсэж байгаа бол миний хуудсанд subscribe хийгээрэй. За, энэ удаагийнхаа дугаараар би та бүхэндээ энгийн ярианд ашиглагддаг үгнүүдийг заахаар онцлсан юм аа. За, энэ маань ямар энгийн яриад тусмаа тодорхой нэг асуултанд буюу how was your day? How was it? How do you like it? гэдэг асуултууд байгаа. Энэ маань юу вэ гэхээр таны бодол санааг ямар нэгэн зүйл дээр таны бодол ямар байсан бэ? Тань таалагдсан уу гэдэг асуултанд англи дээр юу гэж хариулахыг заах юм аа. За, энэ маань болохоор маш нийтлэг нэг сэдв учраас би та бүхэндээ арай илүү ашиглагдах болов гэж бодсны үндсэн дээр энэ дугаарыг бэлтгэхээр шийдсэн юм аа. За, жишээлх юм бол одоо ингээ найзтайгаа уулзаад ч юм уу эсвэл таньдаг мэддэг англиар ярьдаг хүнтэйгээ уулзаад гой тоглолт үзээд ч юм уу эсвэл одоо ингээ ямар нэгэн сэдвээр ярьж байхад тийм штэ би тэрийг мэдэн штэ чи дуртай юу гэж асуудаг тий англи дээр ингээ чам таалагдсан уу гэж айгүйх асуудаг. Энэ бол ярианы хамгийн их одоо ингээ яриа өдөх боломжтой сэдв байгаа. Тэрэн дээр та ямар үгийг ашиглаж яаж өөрийнхөө бодол санааг илэрхийлэх үү, яаж сонирхолтой байх уу, яаж яг англи Америк хүн шиг тайлбарлах уу, яг зөвхөн монголоос биш монголоос ингээд орчуулад өөрөختөө дажгүй гэдэг ганц үгээр биш зөндөө олон үгээр яаж тайлбарлах вэ гэдгийг та бүхэн дээр бэлтгэхээр шийдсэн юм аа. За, ингээд эхнийхээ үгэнд орцгоё. За, хамгийн эхний үг нь how was it гэх юм бол it was good гэж хэлж болж байна. Or bad. Bad гэж арай хэлэхгүй. Good. Okay. За, энэ нь болохоор маш тааруухан хариулт болж байна тий. За, зүгээрээ энгийн байсан, дажгүй байсан гэсэн үг бол окей юм уу? Good. Yeah, good. Бас ямар царай гаргаж хэлж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад ерөнхийдөө таны таалагдсан, танд тэр юу зүйл таалагдсан үгүй юу гэдгийг та хэлж болно. Зөвхөн үнийг ашигласан ч гэсэндээ царайгаа ашигла гэдгийг би танд хамгийн түрүү хэлж өгөх гэдэг. Good. Үнэхээр таалагдсан байна тийм үү? Good. Тэнгүүд за энийг тийм наттай амиг байлгүй таалагдаагүй л байгаа юм байна. Дайск бол ууртаач байгаа юм уу гэмээр сонсогдож байна тий. Not bad. Энэ маань болохоор муугүй гэсэн үг. Ямар үед ашиглагддаг вэ гэхээр ингээд бас би Америк байна гэсэн үед ашиглагдаж болж байна. Харсгүй бол нэг тийм маш их таалагдаагүй үед бол бас ашиглаж болж байна. Алсгүй бол дажгүй. Гэхдээ нэг тийм онцгой биш. Тэ? Миний бас муугүй байсан л гэсэн санааг илэрхийлж байна. Дараагийнх дээр нь болохоор do you wanna do it again? Do you like it? Of course. Of course I did. Мэдээж тэглгүй яах вэ гэсэн үг байхгүй. Тийм ээ. Тэглгүй яах вэ юм чи мэдээчийн зүг штэ маш сайхан байсан гэж хариулж болж байна. За, дараагийнх нь болохоор so үгүй яах вэ нэг энгийн нэг тийм ерөнхийдөө бол нэг тийм онцгүй л байсан л гэсэн үг байхгүй тий. So гэж бас зарим хүмүүс хэлдэг. Жишээ нь ингээд чамд ингээд тэр ямар нэгэн зүйлийн талаар хэлээд ямар нэгэн жүжигчин ч юм уу ямар нэгэн тань мэдгүй зүйлийн талаар ингээд яриаудад асуух юм бол do you know about the Brett Brown гэдэг ч юм уу нэг тийм өөр нэг Brett Brown гэдэг нэртэй хүн байж болно л та тэнгууд чи чам тэрний дуунаа таалагдгүй гэл асуух юм бол I don't know him yet but I would look up. I would tell you later гэдэг ч юм уу тий. I don't know yet but гэд хэлж болж байна. Би одоохондоо мэдэхгүй байна. Эсвэл I've never heard about him. I have never heard about that. Би ерөөсөө сонсож байгаагүй байна. Би наадах чинь мэдэхгүй байна. Гэхдээ but I would be interested. Би сонирхноо. Би ингээд бас цаашаа ингээд явж болно гэсэн бас хариулт байна тий. За, дараачих нь болохоор amazing. Amazing гэдэг бол гайхалтай, маш гайхалтай. Oh, it was so good. Amazing.
fantastic гэсэн ч болж шүү дээ. Fantastic, amazing гэдэг нь болохоор маш гайхалтай, үнэхээр таалагдсан юм байна гэдэг үгийг бас илэрхийлж байгаа юм шүү. За дараагийнх нь үг нь болохоор бид нарын нэг тийм ингээд cool нэг хүмүүсийн ярьдаг хэлнүүд байдаг штэ, ингээд нэг жоохон 10 жилийн мөлийн ч маскол ингээд орчин үеийн хэлнүүд болох юм болоо lead гэдэг юм бол одоо бид нэг тийм юу гэдэг орчин үеийн л хэлэхгүй гэхдээ positive утга те. Одоо ингээд монголоор одоо ингээд бидний орчин үеийн одоо 10 жилийн хүмүүс юу гэдэг сак гэж байсан тий. Дээр үед бол сак гэж байсан. Одоо юу болсон мэдгүй. Гэхдээ тэр нэг тийм орчин үеийн л хэл. За дараач нь болохоор нэг тийм дээр үед ашигладаг байсан. Дээр үеийн ингээд бас нэг ингээд хүмүүсийн одоо хөшөрсөн ч гэсэн багтаа хэрэгэлдэг байсан үг бол төп гэдэг байгаа шүү. Төп гэдэг үг одоо нэг хэлхий одоо залуучууд хэлхий болсон. Гэхдээ ерөнхийдөө бол хэлж болно. Бас нэг жоохон тийм cool дүү сонсогдох нь энийг хэлэх юм бол ингээл how you гэх юм бол төп гэх юм бол за одоо ингээл ямар анда юу анда дажгүй юу гэхэд ч одоо ингээл дажгүй гэх тийм үг бас байж болж байна. Аашгүй бол бүр тухайн мэдрэмжүүдээ ингээд ямар хэлхийг хүсэх юм бол unforgettable мартагдчихгүй байсан. Аашгүй it was the best thing ever гэж хэлж болно. It was the best thing ever гэдэг болохоор одоо миний амьдралдаа үзсэн хамгийн гайхалтай зүйл байлаа гэлтгсэн байхгүй. За жишээлх юм бол do you like this dress? Энэ чамд дааш чам таалагдж гэнэ үү гэж асуух юм бол энэ бол миний амьдралдаа харж исэн хамгийн гайхалтай dress байна гэхийг that was the best dress ever гэж хэлэх. The best ever. Заалгүй бол бас нэг өөр ингээд phrase болгож ашиглаж байгаа зүйлүүд маань гэх юм бол I've seen better. I have seen better. Энэ нь болохоор би энэс илүү харж исэн гэсэн. Энэ нөгөө нэг юун дээр ашигладаг бүх штэ нөгөө кинон дээр хатдаг шүү. Би кинон сарсан. За дараачих нь болохоор I've seen better гэдэгтээ яг төстэй could have been better. Энэ болохоор арай дээр байж болох л байсан гэдэг үг байгаа шүү. За энэ гих мэдчлэн маш гой өгнүүдээр өөрийгөө илэрхийлж болж энэ хамгийн анхнд хэлсэн good or bad okay гэдгээс илүү ингээд сүүлд хэлсэн гой өгнүүдийг та бүхэн яриандаа ашиглаад өөрийнхөө тухайн мэдрэмжийг яаж онцлмоор байгаа тэр үгийг бас хэлээд тэр үгээрээ та өөрийгөө бас ямархан хүн бэ гэдгийг бас тайлбарлаж болох юм шүү дээ. За би та бүхэнд ингээд бас нэг Францын киноноос үзчихсэн бас нэг энгийн нэг амар сонирхолтой үгийг зааж өгье. Маш хошуу шүү зав. Энэ болохоор how was the event гэх юм бол it was extremely normal. Энэ үг чинь extremely гэдэг нь маш энгийн байсан гэсэн үг байхгүй юу? Ингээд үгээр та бүхэндээ одоо энэ удаагийнхаа дугаарыг өндөрлөе. Дараа дахин уулзлаа. Баяртай. Миний сувг дээр subscribe хийгээрэй. Хэрвээ subscribe хийгээгүй байгаа бол дараагийнхаа дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.